Сайн уу манайхаа өнөөдөр Tripper-ийн part 2-ыг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тэгэхээр 5 дугаар ангиас суух манай хүнийг харан араас нь явж байтал гинэт сүүжин жүгээний урт гарч ирээд мотоциклынхаа түлхүүрийг өгөн одооноос зөвхөн чиний үгэнд орно гэж хэлснээр эхэлнэ. Манай хүнч бүр гайхаад араас нь явах гэтэл суугуу түүнийг татан чухал царай гаргаснаа битгий яв хэлэх зүйл байна гэж шүү. Яана яах ч байгаа юм болоо гэсэн чи харин гинэт сонин хээрийн түүмэр энэ төр яриад явчтیں۔ Тэгээд жүгэн маань түлхүүрийг нь буцааж өгөхийг оролцсон ч ангийнхныхаа хажууд хүртэл би чиний л үгэнд орно чи мотоцикл унаж хэрэггүй гэсэн шүү дээ гэж идэг. Ангийнх нь шуугастай суугаж бүр муухай араастай. Тэгээд бас болоогүй замдаа оллоо гэж үүс хүртэл өвчөөд явчтیں۔ Манай хүнч бансандаа би гүзээлснийхэнд нь дуртай заа гэж хоцорноо. Үүний дараа химийн хичээл дээр суухан манай хүнийг хажуудаа суулган нөгөө жүүсийг нь ангийнхаа бандад өгснөө дуртай гүзээлсэнтэйг нь сүнхнээсээ гаргаж өгдөө. Жүгэн маань хэсэгтэй л гайхаад битүүгэн дотроо баярлан шүү дээ. Харин сүүжин үдийн цайны цагаар жүгээний хоолыг нь ч 50 идүүлчихгүй. Ер нь манай хүнд хоолой 50 идэх боломж байна уу? Аргаа барсан жүгээ маань дэлхүүрээ аваад зайлаад өгөх үү гэтэл юун зайлах бүр мотоогоо гэрээ чин гадаа тавьсан байгаа гэж хэлээд нүүрлүүгээ сайхан нэлүүлнаа хөөрхий. Үзэгдэл солигдож сургуулийн найрал дууны хамтлаг бэлтгэлээ хийж байхад нь тэдний багш гуван химээх охиныг тоглолтынхоо гоцлол дуушнаар сонгодог. Манай хүнч тэрүүгээр өнгөрч яваад үнэхээр гой хоолонд нь татагтан сонсоо зогсож байтал энэ гурван охин ирснээ чамайг сайн дуулвал зүгээр өнгөрөөхгүй гэж хэлсэн баха. Гослолдуулаад үзээрэй. Энтэр гээд дээлэгчээд гараад явцдаг. Энэ одоо тааг солгоон байж муухай атааруугаар байгаа юм шүү. Хичээлээ тараад жүгэн сүүжийн хоёр хамтдаа явж явах ба сүүжиний гарын арьс амар болцсон байгааг нь хараад манай хүн хөөхөн халамж тавиад тос гаргаж ирэн түрхэж өгнөө. Гэтэл дараагийн буудлаас нөгөө бөөснүүд ч ороод ирэх бөгөөд манай хүнийг харчаад дуудаж идэг. Жүгэн маань өөрийг нь таньчлаа гэж бодоод сүнсэнд аруулж байгаа айтай хөдөлж чадахгүй байж итэл нөгөөх босс бөөс нь танд хүн гэж бодлоо уучлаарай гэхдээ сүүжийн манай хүнийг дагуулan босоод нөгөөх их ч холдоод өгчих гээд рүү хараад гардыг. Тэгсэн ашгүй жүгөөнийг таниагүй байдаг ба харин сошиал дээрх хөөрхөн зургийг нь хараад дагдаг болохоор хальт танил санагдсан юм байлээ л дээ. Оройн суухан манай хүн лөө мессеж бичих гэсэн ч юу гэж бичихээ мэдэхгүй байжгаад санаандгүй утсан дарагдан залгаадахдаг. Тэгсэн дүү нь уцыг нь авснаа эм жүгэн усанд орчин гихтэн суугууж гайхаад өөрөө хин бэ гэтэл би дараа нь усанд орох хүн байна л да гэж идэг. Манай хүнч гарч ирээд дүүтэйгээ сайхан хэрүүл урал хийж идэл суугууд үг нь байсныг мэдээд санаа намарнаа. Харин манай хүн суугуу залгасныг мэдээд сандраал тасалчдаг. Тэгээд өрөөндөө орж аваад буцаага залгахтал суухаа нөгөө цамцаа авах талмаар түр уулзахаар болцгоноо. Манай хоёрч тэгээд муужгаа энэ төр эрхлүүлэнгээ ярилцсан. Жүгэ маань цамцыг нь хатаагүй байсан тул авчраагүйдээ уушлал гуйгаад явах гэтэл тэдний ойролцоо сагсны бөмбөг байхыг харсан суухуучин бүр жүгээндөө дог харагдчих гээд онгирч өгдөө. Тэгсэн манай хүнч залж гүйж байгаад хөл алдахт нь суухуу тэврээл авч байгаа юм чинь. Тэгснээ за бүр дахиж өөртөө наагаадахнаа. Ингээд хэсэг твэрч зогссныхоо дараа буцаага түлхээ наачдیں۔ За тэгээд бас болоогүй ямар байсан бэ гэж асууснаа гинэт бок мокны үнээр яриад нэмж бантаад хацам хүртэл улаа ботроод ёстой баларнаа. Харин энэ үед нь номын дэлгүүрийн анх ойролцоо явж байгааг харан гүйж очоод тэрснээ ямар үнэртэй байна гэж асууж масуугаад бүр явж өглөө хөөрхий. Маргаашин сургууль дээр нөгөө гарууд чинь гуваныг царай муутай болохоор гослол дуулж болохгүй гээд дахиад дээрлэгсэн байж идэг. Энэ үед нь жүгэн маань тэднэлээ ус цацаж болиулснаа хөөхөн хамгаалаа зогсож байтал сүүжин суваа хоёр орж ирэхтэн зэрэгцээд гуван гараад гүчгнээ. Манай хүнч араас нь гарсны дараа нөгөө охтууд чинь ямар солиотой юм бэ энэ төр гэд муулахт нь кансууч найзыгаа өмөрч эргэлттэй өшгөлт хийснээ дахиж хүн дээрлэхэж байгаад баригдвал хамрандаа силикон шахуулна гэж мэдэрээ гэд нэг сайн айлгаадахдаг. Харин манай хүн гуван дээр ирээд түүнийг аргадан урам зориг өгөхийг хичээнэ. Оройн жүгэн маань энэ талаараа суугууд хэлээ тэр охиныг өмнөх өөрийг нь санагдуулж байгаа болохоор тусламар байгаагаа хэлдэг. Тэгсэн яриан дундаа суугуу манай хүнийг бодоггүй ч гэсэн хөөхөн гэж боддгоо хэлтэл жүгээний цөрхөнд бүр хурдан цогтлоостой. Тэгээд харих замдаа нөгөө групптэй болсон зүйлсээ бичтэл чамд сайн юм биш үү болзаанд ураад үзье гэсэн зөвлөгөөнүүд ирснээр манай хүнч үүнийхэн дагуу маргааш орой хамт кино үзэх үү гэж асуудал суугуугаас шууд л тгий үзээл гэсэн хариу ирж шүү. Жүгээ маанч тэгээд за бүр нисээл явчтын байгаа зү. Үзэгдэл солигдож жүгээний эгш багшийнх нь гэрийн гадаа шан харамжаа авах гэж ирлээ гэсэн зогсож байх ба тэд хоолнд орохоор явцгаадаг. Тэгсэн ихч шулуун шудраг зантаан болохоор шууд л өөрийнхөө сэтгэлээ илэрхийлээд таячнаа. Багш бүр гайхаж сандраал хоцордог. Зя тэгээд сургуулийнх нь намрын наадан болж байх ба гөвөн яг л манай хүний өмнөх шиг аимшиг нүур бодолттой хурж ирсэн байхыг хараад жүгэнч галс дагуулж яваад нүрийг нь будаж өгнөө. Тэгээд тайзан дээр гараад дуулахт нь ямар хөөрхөн охин бэ? Ийм охин байрлуу гэцгээдэг. Жүгэний дүүнч бас гараад дурлаж байх шиг байгаа юм. Манай охинч тэгээд үнэхээр гоё дуулнаа. Тоглолтынхаа дараа жүгэн толгорлаа илэрхийлээ зогсож байтал сөөжүн ирж цэцэг өгдөг бөгөөд сөөжүний төрсөн дүү юм бэлээ.
Сөөжүнч та хоёр нэгнийгээ яаж таньдгийг гээд асууж амжаагүй байтал суваа хурч ирээд манай хүнд хөгжөөнд дэндэж гахааны өмсгөл өгөөд гарч явсныхан дараа суугуу орж ирэх ба та гааштай зэрэг тавьсан байдیں۔ Манай хүнч хоёулаа орой хамт кино үзэн штэ гэтэл суугуу бүр би яхаараа чамтай хамт кино үзтiin. Эндүүр хэрэггүй. Зүгээр өргөдөө сайн хандаж байсан гэж хэлдэм да. Манай хүнч нүдэндээ нулимстай би сайн ханд гэж гуйсан юм уу? Ахиж өргөдөх хэрэггүй гэж хэлээд гарч явнаа. Тэгсэн өчигдөр суугуу гэрлүүгээ орох замданд сөөжин хүлээж байсан байх ба суугууч түүний өмнө нь асуусан асуултанд хариулан өөрийгөө жүгэнд сайн гэдгийг хэлтэл чамайг найзаагаа алсныг чинь жүгэн мэдхүү. Чамд инех хэрэг байхгүй гэд дарамтлаад оруулсан байдаг. Учир нь суугуу сөөжин хоёр Сион хэмээх залуутаад үнэхээр дотны найзууд байсан ба тэр найз нь айдол байжгаад худал сургалын улмаас интернетийн хүмүүсээс асар их дарамт авч эцэстээ амиа хорлсон юм бэлээ. Амиа хорлохоосоо өмнө суугуу руу залгасан ч яагаад ч юм утсан аваагүй. Тэгээд эннээс нь болоо сөөжин суугууг алуурчин мэтэл буруутгадаг болсон байдаг. Ингээд сагсны тэмцээн эхлэх ба суугуугийн баг сөөжөний багийн эсрэг тоглон ширүүн өрсөлдөж сүүлдээ суугуугийн баг ялах болноо. Тэгээд гарахтаа сөөжөнд хандан чиний хийснээр бүгд миний буруу. Тиймээс эмч өгөнөөр одоо тоглохоо боль гэж хэлчихэд явждаг. Оройны тоглолтоор ядчих Сионы дурсгал зориулан түүний дуунаас дуултал үүнийг суугуу сонсоод найзынхаа талаар бодон үнэхээр их шаналж амьсгалж чадахгүй зогсож байхыг нь жүгэн харан зүгээр эцгийг нь асуудал ойртуулахгүй штэ. Зүгээр яв гэж орлон гүгээд явчнаа. Сөөжүнж бас хэцүүхэн байгааг нь хараад л хоцордог. Манай хүн гэртээ хараад өвчийнхээ заваар улсан суугуугийн цамцыг хартал нэг л танил харагдах ба өмнө нь дээвэр дээр өөрийг нь татаж буулгасан хүнийг суугуу байсныг мэдээд одоо нөгөө дээвэр дээр байж магадгүй гэж бодон яарсаргүй нэ. Суугуу маань найзынхаа өвгөлд өөрийгөө буруутган гимшиж явдаг болохоор тэр өдөр дээвэр дээр тэгж сүртэй аашилж манай хүнийг аврах гэж хичээсэн болохыг жүгэ маань ойлгох болноо. Тэгсэн суугуу бүр үнэхээр өвдөлтөө энд Сион гэсэн уйлаа сууж байдаг. Манай хүнч түүнийг тэрэн тайвшруулж өгнөө. Маргааш нь хичээл дээр дүнгийн ус тараахад манай хүн дандаа муу дүн авсан байдаг ба ээж нь хараад энэ одоо Чингис хаан юм уу хаашийн бүх дүнгээ яахаараа нэгтгэждэг байна гэж өглөн бачимдаастай. Ингэхдээ нэг жижиг сэнс гаргатал багшийн үсийг нь хийсгэтгдэг. Багш сандран та харцсан уу гэтэл хараад байх зүйл байсан юм уу гэж яадаг. Тэгснээ өөрийнхөө салаанаа хилээд хөмсгөө надад даатгачгаа л гэдээ. Ээж нь ч манай хүнийг хараад барьж итгийн даваан дээр краш жүжигчин нь буюу суугуугийн аав гарч ирснээр юун уур муур дүнгийнх нь хуудсан дээр гарын үсэг зуруулаад авчиж байгаа юм чинь. Суугууч аавыгаа ирснийг мэдээ түүн дээр очин муухай харан ширүүн үг чулуудаж байтал Жигоны ээж тэндээс орилол гүгээд ирнэ. Үзэгдэл солигдож сүүжиний аав нь сурлагаараа суугууг үзэж чадахгүй байна гэсэн амар алгадаж уурлаж байх ба ингэж ааваасаа сэтгэл зүйн дарамт авсаар байгаад хөөрхөн минь стресстэй болгондоо гараа зүлгэж угаадаг зуршилтай болсон байдаг. Тэгээл гар нь дандаа тийм амар байдалтай явдаг юм бэлээ. Маргааш нь манай хүн суугуутай хамт ангиа янзалж байгаад гарах гэтэл форм нь татагдчихэна. Жиганч суугууг байна гэж бодоод зүгээр хэлэхцүүл байвал хэл битгий зуураатай гэсээр хартал цоошны төмрөнд орооцолтсон байдیں۔ Да. Ёстой ичиж үгэх шахаал гүгээд явчнаа. Хичээлийн дараа манай хүнд гөвөн талархлаа илэрхийлээд гэртээ нүүр бодол заалгуулахаар урьдаг. Тэгсэн энэ үед нь сөөжүн гэртээ байсан байж тааран манай хүнийг ирснийг ч мэдлгүй хөгжмөө тултал чангалаад өөрийгөө ёстой мэдэрсэн гараад ирдیں۔ Манай хүн хараад бүр гацаастай дүүн харин өмнөөс нь ичээстэй. Сөөжүнч тэгээд худлаа юу ч болоогүй юм шиг царайлаад бүжиглэнгээ буцаад орчноо. Өрөөндөө ороод өстө нүрээ хийх газаргүй болтын байгаа зү. Оройн жигэний араас сөөжүн гарч ирэн дүүдэн тусалсан талархлаа илэрхийлээд төхөлж өгөх бөгөөд манай хүнч дотоо жиг нь яар шоолгоо мартахгүй штэ. Харин энэ үед нь суугуу манай хүнтэй таарч магадгүй гэж бодон номын дэлгүүрт ортол Жигоны ээж охиноо хайж орилж орж ирээд суугууг байхыг хараад инээгээл явчиж байгаа юм чин хайртай жүжигчнийх нь ганц хүү штэ. Тэгээд манай хүнийг үлсэж өглөө гэсээр гэртээ орж иртэл суугуу байжэлгүй яах вэ? Суугуу тэгээд оройн хоол идчихэд явхаар болдог ба ээж нь ч охиноо шахчих гээл аав нь харин охиноо харамлаад сүйд. Мөн Жигоны эгч нь суугуугийн аавынх нь агентлагт ажилладаг болохыг хэлэн магтаад байж идэл магцсан хүүхэн хормон дээрээ гихчээр шаал цогтоо ороод ирснээ салгалж тог таслаад хайчнөө. Тэгээд манай хүн уцаа олон гэрлээ асаатал нэг ийм байдалтай байж идэг. Маргааш нь манай хүнийг эгчтэйгээ хамт саунд сууж ахт нь сөөжүүний найз араас нь сөөжүүн ороод ирдیں۔ Жиганч бүр цаашаа хаш тисч хөвтж жагаад арай гэж хайлж урсдгийн даваан дээр энэ хоёроос мултарч эгчигээ дагуулan гарнаа. Эгч нь чамаас болоод юм ч идэж чадсангүй гэд манай хүнийг идэх юмд явуултал тэнд нөгөө бөөснүүд байж ах ба Жиганыг харчаад чамааг надаас болоод шилцэн энтер гэд суурхал гарсан байна гэд дахиад дэрлэгдэв. Манай хүн ч айж зүхтахтаа хитвчээ унагсан байдаг бөгөөд дотор нь байгаа сургуулийнхын картыг харчвал баларна гэж бодоод эргэж орох гэж байтал ашгүй суугуу харахаас өмнө амжиж авдаг. Манай хүн суугуугийн хэлсэн зүйлсэд одоо болтол гомцсон хിവэр байсан тул
дахиад намайг өрөвцөндөө туслаа юу гэхтэн суугуу манай хүнийг тайвшруулж харагданаа. Үзэгдэл солигдож Жугианы ээж багшд нь хөмсөг урлаж байх ба энэ үед нь эгч нь орж ирснээр Жугианы эгч байсныг мэдээд амар сандраад гараад гүчнээ. Эгч нь ч араас нь очиж бараг аварч мавраад байгаа юм биш үү. Сүүлдээ нөхцөл нь ч бүрдээд манай хоёр бороотой шүхрний дор анхны өсөлтөө хийж мэгээд яа гээд байгаа юм бэ. Маргааш өглөө Жугиан маань сөөжүүний барын ирийн дотоожийг нь шоолохтод байхгүй. Зүрх сэтгэлээ жинхнээсээ өгөөд явуулчих байгаа юм чинь. Эхэндээж бага ангийн хүүхчигэл тоглоом тохуу хийдэг байсан хүн чинь явандаа манай хүний сайхан сэтгэлийг нь таних мэдснээр өөрийн ирэхгүй татгцсан байдаг. Удалгүй сөөжүүн ээжийнх нь эмчилгээний төлбөрийг суугуу нууцаар төлж байсныг мэдчихэд бас л барьж идэх шахнөө. Тэгсэн нөгөө тагаажуулчин сөөжүүний найз охиныг эм Жугиан гих худал зургалд итгээд орой давталхандаа явах замд нь барьцаалаад авч мавцсан сөөжүүнийг дууддیں۔ Суухууч бас үүнийг нь мэдээд хамтдаа хар хурдаараа л явцгаад юм байгаа зү. Манай хүнч бас нууцаар суваалуу залган найзуудтай өөрийгөө хэцүүхэн байдалд байгаагаа ойлгуулж чаднаа. За тэгэл суухуу сөөжөө хоёр ч муусан юмнуудыг өстэй хайр найргүй нүдчихэд л араас нь нэмэлт хүч болж найзууд нь ч ирснээр өстэй алж өгнө. Харин хэд хоногийн дараа нөгөө танхаа гарчин манай хүнээс ирж уушлал гуйж идэг ба суугууд үүний хэдэн өдрийн турш байж болох бүхий л аргаар уушлал гуйхыг дарамтлсан байдаг. Үүний дараа Жугиан суваа хоёр булгнаад бейсбол үзэж байхад нь үүнийг нь суваагийн найз залуу болон суухуу хоёр мэдчихэд хүрээд ирнэ. Тэгсэн тоглолтын дараа энэ царайлаг од тоглогч манай хүнийг хараад хурч ирэх ба өмнөх тоглолтын дээр харчаад анхны харцаар дурлцсан юм бэлээ. Тэгээд манай хүнийг ойроос бүрч хөөрх юм а энтер гэд дугаарыг нь аваад явнаа. Үүнийг нь суугуу харчаад баахан загнаж агаад яваад өгдөг. Мэдээж харцсандаа ингэж байгааг нь суваагийн найз залуу анзаарч илгүй яах вэ? Араас нь очиж найр харга нь буруудаад байгааг хэлээд хөөрхөн зөвлөгөө энтер өгнө. Тэгсэн энэ үед нь нөгөө тоглогч чинь бүр манай хүнийг уяраа харгаа айл үшээ эхлүүлсэн явж идэг. Маргааш нь бүр сургууль дээр нь хурч ирээд өөрийнхөө азийн бөмбөгөө хүртэл өгөн сүүлчийн тоглолтын дээр маань ирвэл асуух зүйл байна гэж шүү. Жугиан маань ч угаасаа жоохон туршлахгүй гинэн штэ. Энд зүгээр асууж болохгүй юу гэсэн чи юу гэж ийм газар сэтгэлээ илчилж байдсан бэ л гэж авдیں۔ Хүүхдүүд бүр шуугаад бөөн юм болноо. Харин энэ үед нь сөөжин хурч ирээд саяхныг хүртэл надтай үерхдэг их суурхал байсан юмсан энтер гэд бас хөөхөн харамлах гэж үзэстэй. Манай хүнч бөмбөгийг нь өөх гээд араас нь явж байхдаа суугууд нэг охин сэтгэлээ илчлэх гэж байхдаа таарах ба Жугионыг бейсболын бөмбөгтөө байгааг нь харчаад надад сайн хүн байгаа гэж хэлчихэд явчтیں۔ Оройн манай хүний гэртээ иртэл ээж нь дүнгээ ярьсан хэмжээндээ ахиулаагүй болохоор хамаг будгийг нь гаргаад хайцсан байдгаа. Будгнууд нь Жугионы хувьд ямар чухал билээ дээ. Хогнуудаа уйлаа л ухтیں۔ Харин энэ үед нь суугуу суваагийн найз залуугийн зөвлөгөөний дагуу гэрийнх нь гадаа ирсэн байдаг ба манай хоёр номын дэлгүүртээ очиж гомн эдэнгээ ярилцсанаа. Тэгээд гэрлүүгээ харах замдаа манай хүн гутлаа бохирдуулан суугууд үнийг нь цэвэрлэнгээ төр суучих гэтэл Жугиан маань мөрөн дээр нь гэж ойлгоод суусан чи хажуугийн сандлыг хэлсэн байвал яах вэ? Тэгээд гэрлүүгээ орохоос өмнө хавчаар энтер зөөж өгш мөгөөд бүр хөөхөн. Харин маргааш нь суугууд давталхандаа орохоос өмнө сүүжиний хэцүүхэн байдалтай байгааг нь анзааран араас нь очиод дахиад лаваараа зодуулсан болохыг нь харан аргадаж байдаг ба үүнийг нь Жугиан хараадахнаа. Тэгээд өөрт нь биш сүүжин сайн юм байна гэж буруугаар бодоол явчихна штэ. Оройн өстө яах гэж намайг догдлуулж төөрөгдүүлээд байгаа юм уу? Шалиг амтан гэсэн өөрийнхөө аргаар уураа гаргаж идیں۔ За энэ хооронд игч багш хоёр маань бүр нилуураал нэгэн зузаач байгаа нь харагданаа. Маргааш нь манай хүн сөөжөнд дүүгийнхэн төрсөн өдрийн бэлэг сонгоход тусгаар хамт явж идэг ба тэнт тестрлэж байтал өөрийгөө Жугиан сайн болсноо улам илүү анзаарч байгаамаа. Харин энэ үед нь суугуу энэ хоёрыг хамт байгааг мэдчихэд хамаг хурдаараа дахиад ирсэн байдیں۔ Тэгснээ шууд л дагуулад явах гэхтэн сөөжөмж бас зүгээр ингээд явуулчихгүй нь ойлгомжтой. Булаацалтаж байгаад лифт хацаагаад хаянаа. Тэгсэн Жугиан маань саянаас хойш нилээн их шингийн мууцсан байсан болохоор юу энэ хоёрын хэрүүл өстө балардын байгаа зү. Тэгтэл суугуу бүр аяга өгч байд юм да. Сурлагаараа нэгт ордог байж яаж юм бодож чаддгүй байна. Ашгүй хүмүүс нь жудлгүй ирээд хаалгыг нь онгойлтол манай хүн чинь зүгээр л ганц цэцрэл гарчиж байх жишээний. Тэгээд дэлгүүрээс гарах замд нь хоёр талаас нь сөөжөн суухуу хоёр гүйж байтал урдаас нь нөгөө од залуу гарч ирээл хувь тавилан мавлын яриад аваад явчих байгаа юм чинь. Ингээд хайрын гурвалжин чинь бүр дөрвөлжин болоодглоо. Үзэгдэл солигдож сөөжөө суухуу хоёр Жугианы ураад байсан бейсболын тоглолтын дээр хоёулаа ирээд бие биетэйгээ таарах ба эхэндээш хэрүүл уруул хийгээд ширүүхэн байдаг боловч нөгөө од тоглогчийг өнөөдөр хожуул гадагшаа явна гэдгийг сонсоод дуу нэгтэйгээр идэвхтэй гэгчин дэмжиж эхэлцгээдэг. Харин манай хүн дэлгүүрийн гадаа таарсан өдрөө бөмбөгийг нь буцааж өгөнгөө өөрт нь сайн хүн байгааг хэлээд ээлгээр татгалцсан юм бэлээ. Энэ талаараа гэрийнхэндээ хэлтэл яг итгэж харагдааж сайхан бурж байх шивл гисгэдیں۔ Тэгсэн зурагтаар нөгөө хоёр чинь бүр амар дэмжсэн байж идэг. Удалгүй сургуулаараа аялалд явах гэж байх ба сөөжөн Жугиан хоёр тохиолдлоор ижлэхэн цаам зүмсөд ирцнийг хараад ангийнхан нь ч манай хоёрыг шийблээл суугууч харцаараа хэрэгч гээл байж идэг.
За тэгээд очоод мэдээж хөгжөмт тоглоом тоглох ба манай хүн болохоор сүүжүнтэй харин суух кансуутай нэг баг болчдөг. Эцсийн шатанд зогсож исэн цаасаа нугаснаар багийн хоёр гишүүд бие биенээ үүрэх эсвэл өргөх хэрэгтэй болно. Сүүжүнч угаасаа жугааныг эргэлзэх зүйлхүүгээр шууд гар дээр өргөчөн шүү дээ. Суугч тэндээс бие арай гэж барин уурандаа бас кансууг өргөөл зогсдог. Энэ үеэс кансуу суухыг найзын хуваар биш арай өөр нүдээр харж эхэлнэ. Оройн энэ газрынх нь хүн ойролцоох айн гүнд шүглсэн царай мутаас үнсний түүх ярин хүүхдүүд ганцаараа тийшээ явж болохгүй шүү гэж сайтар захиж явдаг. Маргааш өглөө нь манай хэд үннээ хэлэсвэр шийдгүүл тоглоом тоглолтол Суваагийн найз залуу Суваагаас салахыг хүсч байсан уу хэмээх асуултанд үгүй гэж хариулснаар ёстой хиншүү гартал шалгуулж байгаа юм чинь. Үүний дараа суухуу сэтгэлээ илчлэх гээд манай хүнийг дагуулж яван завин дээр суунгаа ярилцсан хамтдаа зураг даруулж байтал Жуяны нүдэн дээр дингийн ирвэх нь нисээд ихнэ. Түүнээс айд сандрахтаа завнаас унжтیں۔ Манай хоёр ш тэгээд тааг норцсон Жуяны будаг энтер арилцсан буцаж яхад нь ойролцоо кансуу явж байгааг хараад манай хүн суухыг урагшаа түлхчээд өөрөө зүхтаад явчихнаа. Харин ойд нөгөө сөөжүүний найзууд сүнс шалгахаар явж агаад нүүрэндээ шаварт хүрхсэн Жуянтай таарч өстой шээс алдаа зүхтцгаад юм байгаа зү. Араас нь бас сөөжүүн ирж байгааг хараад айсандаа бүр модлоо авираа гараа наадیں۔ Энэ үед нь ядж яхад утсан дуурснаар сөөжүүн анзаарч хараад сүнсэн зайлаал хоцорноо хөөрхий. Маргааш нь харин манай хүн даарснаасаа болоод биеийн таагүй байсан тул багштай хэлээд амархаар суутал сүүжин араас нь хурц чирэн халуунтай байгааг нь мэдээд гялс юм авчирч өгнө. Жуяныг унтсан хаагуур суухаа орж ирэн энэ хоёр гараад зэтэй халз үзэж байгаа юм чинь. Харин оройн тоглолт болж байх ба найзууд нь сүүжүнийг дуулуулах гэж хичээсэн ч зөвшөөрдгүй. Тэгсэн Жуян дуулахыг нь сонсомоор байна гэж гуйснаар тэгвэл нэг хүсэл биелүүлээрэ гээл тайслуу гарнаа. Сүүжүн маань ч тэгээд хайртай Жуяндаа зориулаад үнэхээр гоё дуулдаг. Энэ үед нь суугуугийн хажууд кансуу байгааг харсан Жуяны сэтгэл өвдөөд хүүхдүүдээс холдон ганцаараа алхаж байтал Суваагийн найз залуу манай хоёрыг нийлүүлчих санаатай араас нь очоод суугуугийн цамцыг дамжуулаад өгчөөрэй гэж хэлэнгүүгээд явцдаг. Нөгөө талд суугуу дээр очоод энэ талаараа хэлэн сэтгэлээ илчлэх боломж олгоно. Гэтэл зааж өгсөн газарт нь сүүжин хүлээж байх ба манай хүний замд таарлтан суугуугийн цамцыг харснаа би өгчий гэж хэлээд аваад явсан байдаг. Суугууч яран явхдаа Жуян сэтгэлээ илчлэх үедээ өгөх гээд авсан зүйлтээ унагчдаг ба үүнийг нь кансуу хараад өгтөл булааж аваалгүй нэ. Манай хүн харин сүүжүнтэй тааран сэтгэлээ барьж чадалгүй уйлж эхэлдэг. Сөөжөнч бүр гайхаад аргадан уушлал хүртэл гуйнаа. Тэгсэн Жуян маань яагаад ийс уух надад сайн биш юм бэ гэхийг нь сонсоод цаашаа битгээр гэсэн ч өөрийгөө суухууд сайн гэдгээ хэлцдэг. Сөөжөн маань сайн хүн нь өөр залууд хайртайгаасаа болоод уйлж байхад нь хүртэл аргадаж тайвшруулаастай. Харин үүнийг нь суугуу гарчаад Жуяныг сөөжөн сайн болохоор түүнээс болж уйлж гинэ гэж бодоод тохноо. Гэхдээ энэ хоёр маань бүр яасан ч их бие биенийхээ сэтгэлийг мэдгүй буруу ойлгоод уйлж майлаад гүгээд идэвхтэй. Энэ талаараа ч араас нь очиод асуудал манай хүн сүүжийн сайн байж ич яагаад намайг догтлуулж төөрөгдүүлээд байгаа гэд учир начраа яг олохын даваан дээр бас л нөгөө гарууд чи хажуугаар нь явж тааран Жуянч бодоггүй байгаагаасаа ичээд цагаан давуу нөмрөөд гүйчнэ. Араас нь царай мутаа сүнсийг барьцгаая гээл гарууд гүйлдээстэй. Ядж яхад манай хүнч гэж жаахан бүтлгүүмөө юм л бол унаж тусч явах юм. Тэгэл бүдэрдгээрээ бүдрээд яг балархын даваан дээр суугуу түүнийг өөр тийшээ чирэн нуугдцгаадаг. Ашгүй тэгээд Жуяны буруу ойлголтыг нь засахын тулд суугуу кансуужинд биш өөрт нь сайн болохоо эцэст нэг юм хэлэн манай хүнийг үнснээр 8 дахь ангиманд төгсдөг байгаа. Нэрээ нөгөө гарууд чинь цагаан давууг өстө сүнс барьлаа гэж бодоод нүдсэн байж хат нь жинхэнэ сүнс нь манай хоёрыг харцсан энийгээ зогсч идэг. За бичлэг маань таалагдсан бол лайк болон сабаа сайн дараад дараагийн парт ортол хүлээж агаараа манайхаа. Түр бай.